Хай. Өнөөдөр бас л та нарын амсж үзсэн мөртлөнгөө би өөрөө амсж үзээгүй юмнуудыг амсж үзгээ авчирсан байна. За энийг өнөөдөр айгүй цөөхөн амсж үзнэ. Энийг үл яхаа амсаа үзсэн гэдэг сэтгэлээ хаваалцсан уу өдөрхөн амсж үзсэн болохоор тэгээд жантайгаа юм байгаа. Жантайгаа мөн амсж үзэн. Тэгээд догбуги амсж үзэн. Бас л догбуги амсж үзээгүй, жантайгаа мэдж үзээгүй хөхтөн байна гэхгүй. Миний яг бичлэг юугаараа яг онцлог болоод идэг вэ гэхээр нөгөө хүмүүс хэрглэж үзсэн юмыг би хэрглэж үзээгүй. Тэгээд ер нь хүмүүс ингээд нийтээрээ те нийгмийн бүх хүмүүс идээд уугаад амсаад үзсэн юмыг би ер нь амсж үзээгүй, идэж ууж үзээгүй байгаа штэ. Тэгэхээр тэд нарыг ингээд хүмүүс хэрглэж үзээд амсаад үзсэн байгаа юм чи би бас хэрглэж үзье гэж бодоод ер нь бол явж байгаа. Тэгээд өөр дэлгүүрт сүлжээ дэлгүүр ч юм уу те ер нь зүгээр ингээд дэлгүүрт ч юм уу амсаж идэж ууж үзээгүй амттан ч юм уу те идэж уух юм байх юм бол бүгдийг аваад ингээ амсаад явнаа. Тэгээд гол нь реакшна та нартайгаа хаваалцнаа гэж ярьсан те. За одоо энийг бол хамгийн түрүүнд амсаад үзье. Нэг сүйтэй ундаг гэсэн мэсэн те. Сүйтэй ундаг гэр нэг л төсөөлөгдөхгүй байгаа юм л да. Нэг сонио. Би урд нь хүүхдээ аваад эмгэг твтэж байхдаа нэг ихч миний нэг өрөөнд твтчихсэн. Миний орны хажуу талын ихч ууж харсахгүй юу. Тэгээ энийг одоо гайхаад яг юу уугаад байгаа юм болоо гэж бодоод ундаа гэхээр энэ цагаан ундаг байдаг лөө гэж гайхаад сонснагдаад ингээд тэгээд ингээд сүү юм болоо гэхээр арай нэг юм цэдэм шиг харагдаад байгаа сте тий сүү биш. Тэгээ би айрыг уугаад байгаа юм болоо гэж бодоод гэсэн чи айрыг арай л биш харагдаад тэгээд наадах чи юу ийх чи та юу уугаад байгаа ингээд сонирхоод асуучмаар санагдчихсэн ч гэсэндээ зүгээр ингээд хүний ууж идэж байгааг та юу идэж уугаад байгаа юм бэ? Юу хэрэглээд байгаа юм бэ гэж асуухаар амар сонирч те. Тухайд ингээд амар бүдүүлэг санагдах юм шиг санагдаад асуугаагүй. Гэтэ бол хэрэглэж үзье гэж тухайн үедээ бодоод өнгөрчөөсөн. Гэхдээ бол жил өнгөрсөн байна мартцсан байсан байхгүй юу? Тэгээд сая CEO ороод дахиад л нөгөө CEO гэхгүй. Манай гэртээ хамгийн ойрхон нэг дэлгүүр байна. Тэрний задал CEO байна. Хамгийн ойрхон л газар руугаа ордог байхгүй юу? Тэгээд цэврүүгээ ороод идэж ууж үзээгүй юу байна гэд хараад ажиглаад явж исэн чин энэ маань байж исэн. Тэгээд нэр тийштэй за энийг амсаж үзье гэд авсан. Амсаж үзье. Игнэ. Амар муухай юм байна. Тийм ингээд амар чихэрлэг заяо. Нялуун. Би нөгөө чихэрлэг нялуун юм дургуу гэж хэлсэн шүү дээ урд нь та хэдэд. Стад миний дурган амт байна чихэрлэг амар нялуун. Тэгээ бас газтай юм байна. Газтай гэж үг нь бодоагүй заяо. Газтай гэж хараагүй байхгүй энийг. Тэгээд хүмүүсээ тагийн эргүүлээ дангоолгосон чинь ингээд энд нэг юм бөмбөлөг үсээд байгаа шүү дээ. Харагдаж байна уу? Энэ бөмбөлөг үсээд байгааг нь хараад газтай юм байх таа гэж хүмүүсээ онгойлгон утаа тэр хүн зур ботсон байхгүй юу? Тэгээ сонирхоод дамсаа үзсэн чинь газтай юм байна. Амар чихэрлэг нялуун юм байна. Тэгээд дотор нь сүү хийцэн болохоор ч нэг юм сонин нэг л ингээд зогцохгүй хамтагдаад байна. Ер нь сүүтэй ундаа гэж таад бодоо үзтээ. Сүүтэй ундаа гэхээр нэг л авцалдахгүй байгаа зү. Ундаан дотор сүү хийнж гэдэг юм нэг сонин тий. Нэг л биш байгаа байхгүй юу. Тэгэхээр надад л амтны таалагдсангүй. 10-аас 3 мурыг л тэрнээс илүү бол би оноохгүй. Айгүй нэлээд мөртлөө газтай тэгээд чихэрлэг амар сонио амттай байна. Би бол тэгж идэж авч уухгүй юм байна. За ёо. За одоо хэдүүл болохоор жантайгаа омонгоод орчуулсан. Жантайгаа мэрсэж үзээгүй. Та хэд бол бүгдээрээ идээ үзсэн бах уу? Энэ чапакети гэдэг нэртэй. Оншим юм гомь авсан. Солонгос кинон дээр айгүйх жоохон бахад жантайгаа ом гардаг байсан. Би ч жоохон бахад солонгос сериал айгүйх үздэг байсан байхгүй юу? Тэгэл жантайгаа ом захиалж идий гэж айгүйх жантайгаа ом эцгээгээл идэг. Тэгээ харахад надад айгүй гоё харагддаг байсан байхгүй юу? Одоо харахад бол яг кинон дээр гардаг шиг л харагдаж байна. Айгүй адилхан харагдаж байна. Яг л кинон дээр гардаг шиг юм. Адилхан жантайгаа ом харагдаж байгаа байхгүй юу? Одоо амсч үзье. Харахад бол яг нөгөө айгүй гоё харагдаад нөгөө нэг үзэж өссөн гомь шиг гоё харагдаж байна. Одоо яг төсөөлсөн шиг амттай байх юмгүй юм мэдхгүй байна.
Төсөөлсөн шиг амттай байх юм уу? Шал өөр амттай байх юм уу? Би ойлгохтой болохоор чантай гоминг халуун ногоотой гэж ойлгоод байгаа байхгүй юу? Халуун ногоотой гоминг гэж ойлгоод байгаа болохоор тийм байх нь үгүй юу? Хамтдаа харъя. За амсъя. Халуун ногоотой биш юм биш үү? Эсвэл жантаа гомч дотор халуун ногоотой халуун ногоогүй гэж хоёр өөр өд юм уу? Олон янз өд юм уу? Энэ бол ямар ч халуун ногоогүй байна. Гэхдээ нэг сонин амт амтагдаад байна. Би жам ман гэдэг энэ ид үзэг үлдээ сайн мэдгүй. Тэр жан гэдэг нь юм амттай байд юм болов уу? Жантай гомин гэхэр нөгөө жан л амтагдаад байгаа ах. Нэг юм амтагдаад байна зөө. Айгүй сонин амт амтагдаж байна. Миний хүсдэг амтлаа биш. Миний ерөөсөө таалдаг амт бол биш байна. Надад бол амт нь таалагдсангүй, таалагдахгүй байна. Тийм. Нэг сонин амт амтагдаад байна. Нэг сонин заяа. Нэг халуун ногоотой биш, нэг амар ингэж хил ам мам бол ингэж аригнуулаад байгаа юм байхгүй. Ямар ч халуун ногоо алга. Эм зөөлхөн амттай. Гэсэн мөртлөнгөө сонин амт амтагдаад байна. Нэг юу ч гин дамбоолын ядаж штэ гурил хэсэгдэг. Тэрийг дотор нь хийсэн юм шиг санагдаж байна. Нөгөө нэг гурил ингээд хөөлөхгүй дамбоолыг дотор нь хийгээд нөгөө нэг эсгэг чинь ингээд ихтчээрээ нэг гурил сонин амттай болчтой штэ. Яг тийм амт амтагдаад байгаа байхгүй юу? Нэг сонин ингээд хөөлгөх чинь ихтсэн юм шиг. Зүгээр л дотор нь ингээд амар хөөлгөх чигээ хайцсан юм шиг тийм амт амтагдаж байна. Амар сонин амт амтагдаад. Би л дахиж авч эдэн дахиж авч одоо яана гэж бодохгүй байна. Ер нь авч хэрэгэлдэг болно гэж бол бодохгүй байна. Таалагдсангүй. Жохон сонирхол амттай байна. За энд хэдэн оноо өгөх вэ? Жантай гомд хэдэн оноо өгөх вэ гэхээр таалагдаагүй, нэг амар гоё амттай байгаагүй. Амар муухай бол биш заяа. Тэгтээ муухай. Зүгээр л муухай. Гол нь амар муухай. Битгий дээрээ битгий аваарай бүр аим шигтэй гэж бол хэлэхгүй заяа. Аим шигтэй муухай амттай гэж бол хэлэхгүй. Зүгээр муухай. Таалагдаагүй надад л. 10-аас 4. 4 оноо л өгнө. За дараагийнх нь Dogbogi байна. Бас л нөгөө Солонгос сериал үздэг хүүхэд байсан болохоор Солонгос кинон дээрээс л мэддэг болсон. Солонгос кинон дээрээс харж исэн. Тэгээд Солонгосын үндэсний хоол болохоор ер нь өөртөө айгүй хийддэг штэ тий. Тэгээд би бас Dogbogi үзэх юмсан гэж айгүйх багасаа боддог байсан хгүй. Айгүй жоохонсоо боддог байсан. Солонгос олон актик айгүй үздэг байсан болохоор тэгээд нэг удаа хамаатныдаа очисон чинь Dogbogi үзсэн үү гэдгсэн хгүй. Тэгээд үзээгүй гэсэн чинь маа эдэж үзгээд өгсөн. Тэгээд үзсэн чинь тэр нь амар хатуу заяо. Хатуу бүр юм хүн арай гэж жажилж идчихсэн. Би лав ингээд бүр идэж чадахгүй байсан заяо. Арай гэж жажилж ингэж идэж дуусгасан. Аимшигтай хатуу байсан. Бүр эрзэнээс хатуу. Ер нь эрзэнэрх байсан заяо. Тэгсэн мөртлөө ингээ хав хатуу байсан. Тэг би бүр гайхаад өшөө Dogbogi юм амттай гэдэг юм бах та гэж бүр гайхаад заяо. Ийм хатуу юм хүмүүс ингээ хоол болгоод идээд аймааргүй юм аа гэж гайхажсэн заяо. Ийм хатуу юмыг үнэхээр ингээ идээд идэм хата хүмүүс үнэхээр ийм хатуу идэм хата үгүй юм болов гэж гайхаад. Тэг үгүй болов гэхээр үнэхээр ингээ Солонгосын дээр гарч Dogbogi байх юм. Тэгсэн мөртлөнгөө идээ үзэхээр тэгээ Солонгос хүмүүс ч өөртөө ингээл амар амархан идээл амар юм амтархан идээл идэж штэ тий. Dogbogi бол амар хатуу байсан. Тэгээ би гайхсан. Одоо тэгээ тэрнээс хойш үнэхээр Dogbogi тийм амттай байд юм уу үгүй мүү гэд амсаж үзэж чинь л та. Тэг хүмүүс болохоор намайг тэгээд байгаа байхгүй. Хүүшээ үгүй штэ Dogbogi чинь тийм хатуу байдгүй штэ гэдэг байгаа байхгүй миний ярианаас. Тэгээд чи ягаад тийм хатуу гэж бодоод байгаа юм гэхээр би ингээ баг байхдаа ингээ хамаатны дэ очиод тэгсэн чи хамаатны ихч маань ингээ Dogbogi өгсөн чи амар хатуу байсан гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чи тэр чи хатаацсан байсан юм шүү. Хажуухан ингээд удаагаад хатцсан хойно чамд өгсөн байсан юм шүү. Тэрнээс Dogbogi чи тийм хатуу байдаггүй штэ. Айгүй зөөлхөн байдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би сая сүүгээс юм жижигхэн Dogbogi худалдаж авсан байхгүй юу. Бас юм гомдтой адилхан савлгаатай байд юм байна. Тэгээд
пэйжинд 3 минут болгоно гэхээр пэйждээд 3 минут болгоод намтлагчийн дээрс нь хийгээд хутгачаад пэйжийн юм жижигхэн тавхтай юм жоохон докбуги байна. Ер нь бол ингээд эдэж чадах үгүйгээ мэдгүй ингээд туршилтаар амсч үзэх зорилгоор ингээд туршилтаар авж байгаа болохоор нэг хийхийг л авъя гэж боддгоо. Уус ээж чадахгүй ингээд орхихоос хойш ингээд мөнгөний ер нь гарц болоод яхав дэ гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ одоо нэг хэдүүлээ амсч үзье. Юм ч гэсэн ямар хөө байх нь. Сая хатгсан чи хараа амар зүлх юмсан. Хардаа. Сая хатгахад л бүр ингээд бамбалцаадсэн заяа юм. Бамбалцсан юм зүлх юм байсан. Амар зүлх юм байна. Амсъя да. Нэг тэр жоохондоо өсвөр насн дээр амсчихсан нас бол шаал өөр зүлх юм байна. Одоо яг хатгахад харагдсан шиг хараа. Одоо ингээд хатгахад хардаа. Нар харж байна уу? Ингээд бамбалдаж харагдаад байгаа хатгахаар. Яг тэрэн шиг зүлх юм байна. Айгу зөөлхөн мөртлөнгөө цанаа нэг тийм сонирм. Нэг гоё биш. Амсангуудаа үнэхээр гоё юм байна. Үнэхээр таалагдж байна гэж бол би хэлэхгүй. Таалагдж байна, гоё байна гэж бол хэлэхгүй ч гэсэндээ тийм амар муухай бол бас биш. Хөөе юм муухай юм би эдмэргүй байна, эдмэргүй санагдаж байна, бити аваарэ гэж бол бас хэлэхгүй заяо. Яхав дээ дундын байж болох юм. Гэтэ энэ чинь юугаар хийдэм бэ гэж би сонирхоо судалж байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээ будаагаар хийдэм билээ шүү, тэ. Будаагаар хийдэг болохоор бас ийм зөөлхөн байх нь аргагүй бах. Тэгээд гатчгаараа бас тийм хаймар шиг болох нь аргагүй бах. Энийг амар эрзэн чихэртэй адилхан санагдлаа надаа. Нэмэр эрзэнэр хөө. Эрзэн чихэр шиг л санагдаж байна. Яг тийм хийц юу нь бол орц материал нь гэдэг шиг тий. Одоо материал гэхийг одоо хүнсний юуг одоо юу гэх юм бэ? Материал гэж ярих юм аа. Тэжээ санагдаж байна. Яг хуу амар гоё юм байна гэж зорж авч идэхгүй ч гэсэндээ хүн мэдвэл эдгээр л юм байна. Болоод болохоор яг гүрийгээд идэв итгэл юм байна. Тэгээ нэг амар гүргээд яхаж юм байхгүй л дээ. Гэтэ яг хуу яг өссөн үедээ ч юм уу амар гоё амттай эдмэр үтсэн үедээ санагцсан үедээ л ингэж зорж очиж бол догбугийн авъя ч гэдэг юм уу. Тэгээс л догбугийн эдмэр санагдчих шүү гэж л санагдахгүй юм шиг санагдлаа. Ажиллахаар хараа ингэж амар ингэж нэлцгааж урд юм шүү дээ. Цай сонсогдож байна уу? Ингэж нэлцгааж урд юм. Яг дундын санагдлаа. 10-аас хэдэн оноо хөө? 10-аас 5. Яг дундын байсан болохоор яг 5 оноог нэг өгнө. 10-аас 5-ыг л өгнө. Тэрнээс илүү өгөхгүй 10-аас 5-ыг өгөөд. Тэгтээ ингэж идэх тусам ингээ амтанд тасаад байна. Ингээд хамгийн анх амсгад бол нэг гоё биш юм биш дээ гэж бодож исэн ч гэсэндээ амтанд ингээ тасаад нөгөө эрзэн чихэр идэх тусам ингээ гоё ингээ богч ажиллаж байгаа юм шиг гоё санагдаад байдсан шүү дээ. Тэгээ тийм мэдрэмжинд нь болоод ингээ эрзэн чихэр чинь ингээ амар идэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээ богч ажиллаж байгаа юм шиг ингээ гоё санагдаад ингээ тэгээ дуусныхаа дараа дахиад идмээр санагдаад байд юм байна. Гэтэ халуун ногоотой юм шиг ингээ харагдаж байгаа шүү дээ юм шаргал. Би нэг нь халуун ногоотой юм болоо гэж утсахгүй юм. Халуун ногоотой харагдаад тахна. За халуун ногоотой юм байна. Ер нь солонгосч айгу кимчи халуун ногоо иддэг болохоор бүх хоол нэм халуун ногоотой байд юм байна да гэж бодоодсэн байхгүй юу? Тэгсэн чинь халуун ногоо биш юм байна. Халуун ногоо биш зүгээр ингээ амтлагч нь л ингэ харагдаж байгаа юм байна л да. Тэг яг амт нь гоё гэж итгэхэд зүгээр ингээ жажламар санагдаад байд юм байна. Зүгээр ингээ гоё жажлал ямар багшиг хамтаасаа л зүгээр сонирхолтой гэх юм уу? Тийм байна. Хамт гэхээс л ер нь амар сонирхолтой байна. Тийм болохоор одоо ингээд дахин ингээд ажиллаад ингээд ямар санагдаж байна. 10-аас 5. За манайхаа дараагийн удаа дахиад онц үзээгүй юмнуудаа дэлгүүр дээр яваад ингээд хайж агаад
аваад амч үзээд ингээд бодлоо хэлээд реакшн хуваалцнаа. За гол нь таад намайг дэмжиж лайка дараад subscribe хийгээрэй за.